Монгол улсад зарагдж байгаа эмийн чанарт чи ер нь хэр ихтэй байдаг вэ? Итгэлгүй байдаг шүү дээ. Хяналт муутай л байдаг. Мэргэжлийн хяналт нь яг тэрэнд тааруулж хяналтаа хийдэг ч юм уу хийдэггүй ч юм уу. Би л итгэдэггүй. Тэгэхээр яалтч хүүхдээ өвдөхөр яалтчгүй авч байгаа юм чи. Монголд үйлдвэрлэж байгаа юм би ерөөс итгэдэггүй. Уул нь одоо эх орондоо яг үнэхээр урмлын гаралтай юм уу, яг эрүүл ахуйн нөхцөлийг хангаад хяналт сайтай, яг ийм зөв технологиор ингээд эмээ хийж ах юм бол одоо авахд бид нар эх орныхаа үйлдвэрлэлийг дэмжин бас одоо эх орноо бодно ингээд авмаар байдаг. Тэр нь цаанаа ямар хяналтаар, ямар шугамар, ямар нөхцөл байдлаар ирж байгаа энэ бүхэн бодоод хяналт бол би маш сул байна гэж боддог иргэн хүний хувьд. Эмийн чанарт та ер нь хэр ихтэй байдгүй. Жишээлбэл одоо анхны эмэхэд 6-7 төрөл байна. Аль нь чухал, аль нь яг хэрэглээнд үр дүнтэй байна гэдгийг ер нь яаж мэдэж байна? За тэр ч бас нэг тийм ихтэй биш болцсон. Одоо хүн бол ерөөсөө им аваж уугаал байдаг. Яг тэр эмийнхээ үр дүнг харж байгаа хүн байхгүй л юм биш шүү дээ. Тэгэл аваад уугаад байдаг, үнэл лимэгдээд байх болохоос үний чанарыг бол би ер нь мэдхгүй ойлгохгүй л байгаа шүү тий. Хэлж мэдэхгүй л байна. Их сурвалж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид эмийн чанар хяналт сэдвээр бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр үндэсний аудитын газраас хийсэн төрөөс эмийн талаар баримтлах бодлого мөн үр нөлөө гэсэн сэдвээр хийсэн шалгалтын үр дүн дүгнэлтэд үндэслэн хийж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр бидний хүнс мэт хэрэгэлдэг эмийн хэрэглээ мөн чанар нь ямар байгаа юм? Үүнийг одоо төрөөс баримтлах бодлого чиглэл нь ямар төвшөнд явж байна гэдэг энэ шалгалтын дүгнэлтэн дээр үндэслэн бэлтгэж байгаа ч гэж ойлгож байна. Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүгнэлтээс харж байхад эргэж хэдэнтэй уншихад хүргэж байсан хэдэн асуудлын эхэнд дотоодын эм үйлдвэрлэгчдийн стандарт шаардлага хангадаг эсэх асуудалд анхаарал татна. Эмийн үйлдвэр гэдэг бидний ойлголтоор онцгой стандарт шаардлага мөрддөг, олон давхар хяналт шалгалтын дор үйл ажиллагаа явуулдаг чухал объект. Үйлдвэрлэлийн процесс, шат дамжлага, эм болон түүхэн эдийн орц найрлага, өдөр тутмын бүтээгдэхүүний дээж болгон хяналт шалгалттай шинэ эм бүхэн сэр дугаар бүртгэл тасралтгүй үргэлжилж байх ёстой. Тийм байгаа гэдэгт бид ч итгэдэг. Гэтэл өнөөдөр Монгол улсад 44 аж ахуйн нэгжид 63 эм үйлдвэрлэх эрх буюу тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эдгээр үйлдвэр бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохис татал буюу стандарт хангасан гэрчлэгийг авсан байх ёстой. Харин аудитын шалгалтаар ердөө 7хан үйлдвэр нь энэ гэрчлэгийг авчээ. Нэг үгээр хэлбэл үлдсэн 35 үйлдвэр эм үйлдвэрлэх стандарт хангаагүй хэрнээ үйлдвэрлэл явуулж байна гэж ойлгож болно. Тэгэхээр эмийн үйлдвэрлэлийн сэр дугаар бүрийг одоо хянжих хэрэгтэй. Импортоор орж ирсэн эмч вэ? Үйлдвэрлэгж байгаа эмч вэ? Одоо хүний биед ороод үйлчлэгээ үзүүлтэл одоо тий энэс ямар үр дүн гарч ийнэ гэдэг хүртэл бол тасралтгүй одоо хяналтыг одоо хэрэгжүүлэх ийм тогтолцоотой. Тэр тогтолцоо бол манайд байхгүй байна. Бүхэл эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд маань бол эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг бол хангасан байх хэрэгтэй. Ийм байж ч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энийг одоо 7 нь хангаж ийнэ гэдэг бол учир дутагдaltaй байна. Эдгэн гэж итгэж амрууга хийдэг эм гэдэг ямар орчинд үйлдвэрлэгдээд ямар хяналт шалгалт авч эмийн санд ирдэг юм бол энэ дүгнэлтээс үзэхэд нэгдсэн стандарт гэдэг зүйл энэ салбарт хэдийн алдагдаж цаасан дээр л цоохорсон нэр төдий байгаа юм байна гэдгийг төрийн хяналтын хараат бус байгууллагын бодит дүгнэлтээс мэдэж болно. Өмнө нь хийгдсэн судалгаанууд байгаа. За энэ судалгаанаас ингээ аваад үзэхлээр дотоод үйлдвэрлэгддэг эмнүүд гэхэд яг одоо чанарын шаардлага хангахгүй одоо хуурамч гэсэн үг биш шүү дээ. Чанарын шаардлага бүрэн гүйцэд хангахгүй одоо саб стандарт гэж ярьдаг тийм ээ. Стандартын шаардлагатай бүрэн гүйцэд хүрэхгүй эмнүүд бол бас нэлээд өндөр хувийг эзэлж байна гэсэн судалгааны үр дүнгууд бол байгаа. За тэгэхээр энэ болгон бол нэг талаасаа үнийхээ хувьд бид нар хүртээмжтэй байх талаас бодох хэрэгтэй. Нөгөө талаасаа бас яг одоо хүнд очиж байгаа юм маань үр дүн тэр чанарын хувьд ямар байна уу гэдгийг заавалчгүй харах шаардлагатай байгааг ингээ харуулж байгаа. Эмэнд орох найрлага иж бүрэн эсэх, үр дүнд хүргэх үзүүлэлтийн тун хэмжээ гэх мэт наривчлсан дүгнэлтүүд өндөр үзүүлэлттэй лабораторийн орчинд л шалгах боломжтой нь мэдээж. Улсын хэмжээнд үүнийг үздэг лаборатори нь урвалж бодис тасарсан, урсгал засвар шаардлагатай улмаас зарим тоног төхөөрөмж засвартай гэх мэт зангууны үлгэр шиг салбар бүрт сажилж байдаг жишээ энд бас тойрсонгүй. Ер нь хяналтын тогтолцоо нь хүнс эм хоёр бол зэрэг явагддаг. Манайд бол тогтолцоо нь өөрөө
бүрдээгүй тийм тогтолцоо. Эмийн чанарт хяналт тавьж байгаа лаборатори хүртэл одоо яг бүрэн утгаараа ажиллахгүй байгаа. Лабораторийн одоо бэлэн биш байдлаас эсвэл одоо уралж үтсэн хүрэлцээгүйгээс энэ эмийн бодисыг шинжилж чадахгүй байна гэдэг. Эсвэл хүнсний бүтээгдэхүүнийг одоо шинжилж чадахгүй байна гэдэг. Энэ асуудлуудыг бол энэ мэрэгжлийн байгууллагууд нь яриад байгаа. Ийм ойлголт бол байж болохгүй. Өөрөөр хэлбэл эмэндч тэр одоо хүнсний бүтээгдэхүүнч тэр одоо лабораторийн өндөр хүчин чадaltaй энэ хяналтын тогтолцоо бол одоо байнга тогтмол явж явах хэрэгтэй. Өнгө цус нэршил адилхан эмнүүдийн үр дүн үзүүлэх нөлөө ямар вэ гэдгийг өндөр хүчин чадалтай өнөө цагийн лаборатори орчин шинжилж мэдхээс үзэгч бид тааж мэдхүү тамшаалж мэдэх билүү. Итгэмээргүй юм гэдэг шиг олон зүйлийг энэ дүгнэлтээс харж болно. Нөгөө талд үнэхээр хүнд хэцүү цаг үед стандарт норм журмаа баримтлаад эм үйлдвэрлэлийн зохис тадлаа бариад явж байгаа. Импортлогчид, үйлдвэрлэгчид энэ салбарт зөөнгүй байгаа. Эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэл нийлүүлэлтээр өнөөдөр тэргүүлж энэ хэрээрээ стандарт шаардлага олон улсын түвшинд авч явж байгаа үйлдвэрүүд өндөр өртөгтэй лабораторийн орчныг зохицоор нь бүрдүүлэн ажиллаж байгааг ч бас дуртахгүй өнгөрч боломгүй. GMP шаардлага гэдэг нь өөрөө одоо маш их мөнгө төгрөг шаардсан тийм тоног төхөөрөмж, барилга байгууламж, дэд бүтцийн хувьд бол маш их өртөг зардал өндөртэй байдаг. Лабораторийн тоног төхөөрөмжүүд гэдэг бол нуралж байдсан тэр асар өртөгтэй байдаг. Тэд нар бол одоо тэр ямар ч хяналт шалгалтгүй бид нар бол юугаа гаргачих болохгүй шүү дээ. Эмчин бол онцгой бүтээгдэхүүн, параметрал биш хүний дандаа өвчтөе хүн одоо хэрэгэлдэг тийм эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас алхам тутамд бид нар бол тэ эхлэл материалаас эцсийн бүтээгдэхүүнийг одоо гаргах хүртэлх юуг бол хяналт шалгалтыг бол дотооддоо хийчихэж байгаа юм. GMP шаардлага хангаад үйлдвэрлэл явуулахад бол нэг бодлын айгүй амар байдаг. Тогтолцоо нь өөрөө тэр юу чинь GMP гэдэг юм маань им үйлдвэрлэл ингэж явагдах ёстой, ингэж хянах ёстой гэдэг юу бүр стандартчлаа, загварчлаа заагаад өгсөн байгаа юм. Ер нь бол манай хүн ардын дунд бол үндэсний үйлдвэрийн юм айгүй тийм одоо үйлчлэгэн муутай байна. Гадны л одоо юм болгон сайн байна гэдэг нэг юм ордог. Тэгтэл бид нар бол одоо эхлэл материалаа яг нэг ханган нийлүүлэгчээс аваад тий тэрийг одоо Японд ч гэдэг юм уу, Германд ч гэдэг юм уу, Монголд тий одоо ингээ 3 өөр газар үйлдвэрлэл нэг нэрийн бүтээгдэхүүн гаргах нь шүү дээ. Тэгтэл одоо Монголд үйлдвэрлэж байгаа нь болохоор 1100 төгрөг ч гэдэг юм уу, Японых нь нэг тий 10 эдэн мянга, Германых нь бүр 20 эдэн мянгаараа төхөх тийм тохиолдол байна. Төр засгаас байдаг юм уу бүр бодлоготойгоор дэмжиж өгөөд үндэсний үйлдвэрлэлүүдэд тодорхой хугацааны хөнгөлөлттэй хүү багтаа зээл энэ төр өгөөд тэгээд тоног төхөөрөмжөө яах юм бол мэдээж юу ч мэддгүй хүмүүс юм шахаад авахгүй шүү дээ. Тэгэхээр дандаа юу одоо мэрэгжлийн хүмүүс байгаа юм чинь хүн болгон л үйлдвэрлэгч болгон л чанартай юм гаргах юмсан л гэж хүсэх байна. Лабораторийн тоног төхөөрөмжийн өртөг өндөр, багтаал 150-аас 200 сая $. Өртөгтэй. Үүнийг аваад л тавьчих үндэсний үйлдвэрлэгчид тийм ч олон биш ч. Тэд тэгш бус өрсөлдөөнөөс зах зээл зэрэгцэж явшхан шудраг бус асуудал. Стандарт үзүүл тогтсон журам мөрдөх гэж нэг хэсэг нь асар өндөр хөрөнгө оруулалт хийж аль шилдэг сайныг нэвтрүүлдэг. Ар хударгаар нь гэдэг шиг дийлэнх нь арай л ахын орчинд үйлдвэрлээгүй байх гэмээр эмийн бүтээгдэхүүнийг ижил өртгөөр зах зээлд нийлүүлж борлуулна гэдэг байж боломгүй санагдана. Шаардлага шалгалт нэг салбарт ижил тавигдаж байж үйлчилгээ үр дүн нь хэрэглэгчдэд илүү хүрдэг баймаар. Энэхүү дүгнэлтээс хэлсэн бас нэг нь одоо анхаарал татсан асуудал бол эмийн хяналтын бүртгэлийн систем Монгол улсад үнэндээ байхгүй гэж хэлж болохоор алаг цог албан одоо бичгэн дээр л нэр төдий зүйл байгааг бас анзаарч харж байна. Тэгэхээр одоо ямар нэгэн юмнаас гаж нөлөө илэрлээ гэхэд бид нар буцаан татах одоо бүртгэлийн систем маань үнэндээ хэрэгждэггүй. Ямар нэг хаана хадгалагдаж байгаа, хэн дээр хідэн ширхэг юм байгаа юм, хаана зарагдсан бэ гэд буцаан татах одоо ямар ч боломжгүй байгаа нь бас нэгэн сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг харагдаж байна. Ямар нэгэн юм дээр танд одоо гач нөлөө гарлаа гэж бодъё. Тэгэхэд та буцаад ер нь аптектай ханддаг ч юм уу, аптекууд танаас хэрэглээний чинь талаар асууж исэн юм тохиолдол байгаа юм байхгүй. Тийм байхгүй, ерөөс байхгүй. Ер нь бол
Хувь хүмүүс ч юуснөө их эмийг ер нь өөрснөө их дураараа хэрэгэлдэг болчихсон юм байна. Сайн л гүйл эмийг авч угаад тийш хүмүүс чинь. Тэрнээс биш эмийн хэрэглээг энэ нь хортой, энэ нь буруу юм уу гэж зөвлөгөө авч тэгж нэг харьцаж урьж байгаа юм байдаг шүү дээ бидэрт тий. Ер нь эми одоо үр дүнгийн талаар гэдэг юм уу эсвэл гаш нөлөө гарлаа гэхэд мэдээлэх газар хаана байдаг гэж боддгоо. Мэдхгүй шүү дээ. Одоо мэргэжлийн хяналт нь хил гэл гомдлоо гаргах гэдэг юм л яг одоо хаанаас хийхээ мэдхгүй ш. Би надад л ямар ч мэдээлэл байдаггүй ш. Одоо эрүүл мэндийн энэ эмийн сангууд энэ тийм асуулт ер нь асууж ирсэн үү? Асуугаагүй, асууж байгаагүй. Ихэнх хүмүүсийн мэддгээр элэгний эмчилгээ онцлогооны жишээг энд дуртахад БЦ вирусын шинжилгээ, вирус устгах эмчилгээний эмийг даатгалаас олгож нийтээр л хамрагдсан да. Энэ үйл ажиллагаанд тэр бумаар л мөнгө зарсан. Үр дүн ахиц дэвшлийг хүртсэн ч болон үнэндээ өөрийнхөө шинжилгээг үнэн зөв дүгнүүлж үүнээс улбаатай асуудлуудаа цэгцэлж чадаагүй нь чамгүй бий. Энэ бүртгэлийн энгийн алдаануудаас харахад энэ чиглэлийн ажлын явцыг анзаарч болно. Энэ аудитын хүрээнд бас одоо хэрэгжиж байгаа томоохон хөтөлбөрүүдийн нэг болох Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн үр нөлөөг бол бас авч үзсэн байж байгаа. Нийтдээ 48 мянган хүн одоо эмчилгээнд хамрагдсан байна гэж үзэж байгаа. За энэ хүмүүс аваад дууцсан биш. Тэгэнгүүт энэ хүмүүсээс хичнээн эдгэрүү гэл тэгэхээр нөгөө манай эрүүл мэндийн даатгалын газар болохоор нөгөөхөө цуглуулаагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ 48 мянган хүнийхэн 44 эдгээ гарч юм уу эсвэл 30 мянган эдгээ гарч ч юм уу тэр нөгөө хэлэх боломжгүй болчихж байгаа. 17-8 он гэл тэгэнгүүт юм нь бараг байхгүй. Одоо ингээд 19 оноос хойш датанд бүр хамаагүй сайжирсан байна. Тэгтэл л одоо саяхан харалж байгаа тэр юу вэ штэ тий CD-р гэхэд одоо ингээл эн чинь нэг сая 99 мянган хүн байгаа хгүй. Тэгсэн чинь энэ ингээ хариуг нь яг 962 мянга дээр сүргээ оруулсан. Тэгтэл 27 мянга дээр нь яасан мэдэхгүй. Хариу нь байхгүй. Ямар ч гэсэн тэр хүмүүс орсон гэд мөнгөний өгчихсөн. Тэгсэн хэрнээ хариу нь тодорхой биш. Тэгээ яг олон улсад бол жишээлхэд энэ 27 мянган хүний хариу байхгүй гэдэг өөрөө ингээд том асуудал байхгүй. Тэр хүмүүст юу хийчээ шинжилгээ хийчээд за хариу нь эргэлзээтэй байгаа бол тэр эргэлзээтэйг дахиж хийгээд тэр хүний асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Эсвэл одоо энэ дотор ч магадгүй за нэг 10% нэгээ тэгвэл 2000 хүн айгүй бол эрэг байж байгаа шүү дээ. Тэр эрэг хүмүүс мэдгүй явж агаад хүндрээд хатууралтай хавдартай болох юм бол эн чинь айгүй том асуудал байхгүй. Тэгэхээр одоохондоо бол манай систем бүр нөгөө тийм одоо юу болж чадаагүй нийлмэл болж чадаагүй. Одоохондоо яг хөө энэ нь бол гэхдээ бүр хуучин байсныгаа бол амар дэвшилцдэг. Аливаа шинжлэх ухаан ололт амжилт оноо алдаага судалгаа шинжилгээ бүртгэлийн нарийн системээр үндэслэж учирч болох эстэл улирч ирэх үр дүнгээ дүгндэг нь зөв яс. Энэ байдал алдагдвал бид юунд үндэслэж үндэснийхээ аюулгүй байдал өвчлөл эмнэлзийн тал дээр ирээдүйг харсан дүгнэлт гаргах вэ? Урьдчилан сэргийлт хэрхэн хийгдэх вэ? Цаашид бодох л асуудал. Эмийн чанар хяналтаас гадуур орхиж болохгүй бас нэгэн асуудал бол иргэдийн гар дээрс болон интернетээр баталгаагүй эмийн борлуулалт ихсэж байгаа явдал. Ковидын эд дэгдэлтийн үед энэ байдал илт дамжирсан гэж болно. Албан ёсоор зөвшөөрөл авч оруулж ирэх борлуулах эрхийг авах, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, эмийн дээд шинжилүүлэх гээд энэ бүх олон сар жилээр тооцогдох ажлын ард хувийн эм ханган нийлүүлэх байгууллагуудаас гарах зардал чамгүй. Харин энэ бүхний ард хуруугаач хөдөлгөөг нэг нөхөр зэрэгцэж зогсчоод л хууль зөрчих үзэгдэл байж боломгүй. Эмийн хэрэгсэл дээр бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж хууль байж байгаа. За энэ хуулийн 15 дугаар зүйл дээр бол тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа явуулах байгууллагуудын үйл ажиллагааг бол зааж өгсөн байдаг. За энэ хуулийн заалт холбогдсон гарсан журмын дагуу гайлын байгууллага улсын хилээр нэвтрүүлж байгаа эмийн хэрэгслийг тусгай зөвшөөрлөлтөй за мөн нэг удаагийн лицензтэйгээр улсын хилээр нэвтрүүлэх одоо эрх зүйн боломж нь нэгж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу гэсэн үг вэ? Аж ахуйн нэгж иргэд байгууллагууд тусгай зөвшөөрлөлтөөр болон лицензтэйгээр одоо импортлог үйл ажиллагаа эрхлэнэ гэж ойлгож байна. За мэдээж одоо тухайн иргэн хууль эрх зүйн тогтоомжоо бол бүрэн сайн судлаагүй. За энэ байдлаас үүсэж таны хэлдэг энэ асуудлууд бол гардаг. За гайлын байгууллага гайлын ерхий газрын даргын тушаалаар баталсан зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх гэж энэ журам байж байгаа. За энэ журам дээр бол тухайн одоо зорчигч өөрийн хувийн хэрэглээндээ хэрэглэж байгаа эмийг ямар хэмжээтэй
улсын хилээр авч болох уу, өөртөө биетээ авч болох уу гэдэг энэ одоо зохицуултыг нарийн зохицуулсан байж идэг. За жишээ нь хэм бол одоо тухайн өвчтөн олон сарын туршид одоо хэрэгэлдэг энэ эмчийн одоо магталгаа одоо юмаа үзүүлээд ингээд авч явах боломжтой. Гэхдээ энэ маань хэмжээтэй. Тэр энэ хэмжээ юуг бол одоо сайн судлаагүй үүднээс хитрүүлэх авч хэрэглэх. За мөн одоо хоригдсон эмийн жагсаалтад орсон эмийг авч явах ч юм уу те. Иймэрхүү бас зөрчлүүд нэрсээр бол гардаг. За тухайн бүрт нь бол одоо гайлын байгууллага мэдээллийнхаа сайт одоо олон нийтэд хэрэглэх одоо дамжуулж байгаа энэ мэдээллийн сувгуудаар энэ мэдээллийг бол тогтмол өгж дамжуулж явдаг. Гэхдээ харамсалтай нь одоо хүн болгоны нэг нөгөө судалж одоо яг мэдэхгүй болмоос иймэрхүү одоо багц зөрчлүүд бол хил дээр бол үүсэж байгаа. Хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал бол энэ хүмүүс сошиалын одоо иргэн ашиглаж тийм ээ гар дээрээс төрөл бүрийн одоо Монгол улсад бүртгэлгүйч байдаг юм уу ганцгаар одоо хулгаагаар оруулж ирсэн ийм эмнэлгийн хэрэгслийг зараад иргэдийг одоо төөрөгдүүлсэн ийм сурталчилгаануудыг хийж байгаа. Энэ бол одоо манай улсын хувьд бол хамгийн том одоо эрсдлийг бий болгож байгаа. Энэ эргээд юу үүсэхгүй гэхлээр тийм ээ эмийн зохисгүй замбраагүй хэрэглээг өдөөж байна. Дээр нь одоо хүний одоо эрүүл мэндэд ноцтой аюул учруулах юм нөхцөлийг бий болгоод байгаа. Тэгэхээр энэ талаар бид нар тайлбар тодруулах авахаар мэрэгжлийн хяналтын газар холбогдсон. Гэхдээ мэрэгжлийн хяналтын газраас одоо эмнэлгийн хяналтын хэсэг нь тусдаа гараад агентлаг болон одоо өргөжсөн юм байна. Тэгээд эмнэлгийн хяналтын зохицуулалтын газар руу бид нар удаа холбогдож энэ талаар тайлбар мэдээлэл авахаар холбогдсон боловч одоо товсон цагта ирдгүү гэх юм уу захирлууд солигдсон өвчтэй байгаа ямар нэгэн байдлаар юм татгалзсан хариу өгч ирсэн. Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд мөн адил одоо аудитын газрын дүгнэлтэд харьцуулагдсан гэхээр одоо асуу шалгаана гэж бодсон уу? Одоо бид нар бол ямар нэгэн байдлаар дайралт хийх гээгүй цаашдаа төрийн тогтолцоо маань ямар байдлаар явах юм? Юун дээр бид нар алдаад байгаа юм? Бодлого чиглэлээ яаж чиглүүлвэл бид нар зөв явах вэ гэдэг талаар одоо харилцан ярилцаж тодруулахыг хүссэн боловч одоо татгалцсан гэдгийг энд зориуд хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар байгуулагдаад жил гаруйхан болж байна. Үйл ажиллагаан жигдрээгүй, оронтоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй зэрэг шалтгаанаар эмийн хяналт тогтолцоо хангалтаагүй гэж хаацайлах боломжгүй юм. Бүтэн жилийн хугацаанд бүх шатандаа энэ ажлууд орхигдсон, энэ төрлийн залхамж, боловсон хүчний бодлого шат шатандаа замхардаг болсны саяхны нэг жишээ гэж харж болно. Ер нь энэ нөгөө бүтэц зохион байгуулалтын тогтворгүй байдал нөгөө мэрэгжилтнүүдийн халаа солио ихтэй байдлаас бол энэ нэлээ урт хугацаа шаардах байх гэж харж байгаа. Уг нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэлээд одоо энэ тогтолцоог бүрдүүлэх, энэ тогтолцоогоо сайжруулахад анхаарах нэлээд бодлого чиглэлийг өгөөд арга аргачлалаар хангаад явдаг боловч манайхан энэ үнэлгээгээ бол доктортой хийдгүү гарсан зөвлөмжийг хэрэгжүүлдэг тийм л төвсөр харагдаж байгаа. За ер нь бол одоо энэ хүний нөөцийн тогтвортой байдал залгамжлаа бол алдагдсан байна. Өөрөөр хэлбэл одоо яг энэ эмийн аудит хийж яхад зөвхөн одоо тухайн нэг жилд одоо бодлого хариуцсан одоо мэрэгчлэлтнийг одоо 4 удаа бол сольсон байх жишээтэй. Одоо эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг байгуулчаад өнөөдөр одоо энэ лабораторийн одоо дэрэгдэн аваачих одоо эргэцэн зохицуулалтын шийдвэг өнөөдрийг хүрсэн байна л да. Тэгэхээр энэ нөгөө нэг эмийн бүртгэл хяналтын тасралтгүй жигд одоо байнгын хяналт гэдэг юм бол одоо хэрэгжихгүй л яваад байх. Нэг өөрөөр хэлбэл эрсдэл үүсээд байх. Шинээр энэ эмнэлгийн хэрэгслийн агентлаг гэж байгуулагдсантай холбоотойгоор бас нэлээд их ажлууд хийгдэж байна гэж харж байгаа. Гэхдээ эмнэлгийн хэрэгслийн агентлаг маань одоо ерөөсөй байгууллагатаа жил гаруй хугацаатай болж байгаа учраас бас бүх ажлууд тийм үнэхээр сайн болчихоогүй байна. Яг нь энэ аудит хийж байгаагийн сайн давуу тал нь болохоор одоо бид нэр яг ямар байдалтай байгаа юм. Яг юу заавалчгүй сайжрах шаардлагатай байгаа. Ингээд энэ эдгээр зүйлийг хамгийн гол нь нөгөө шат дараатаагаар одоо байнга хэрэгжүүлж явах шаардлага зайлшгүй байна гэж харагдаж байна. Эмийн чанар хяналт иймэрхүү байдаг бол үнийн асуудал энэ сэдвээс хазайлгаж боломгүй нэг хэсэг нь. Эм болон эмийн түүхийд импортоос хараат байгаа тухай эмийн үнийн хяналт тогтолцоо алдагдсан. Иймдээ ч олон улсын жишг үнэтэй харьцуулахад манай улсад эм харьцангуй өндөр үнэтэй байдаг зэрэг нь эргэн бүрийн л эмзэг сэдв.
Ер нь бол айгүй хүнтэй байдаг гэдэг энэ улсад шиг өгшин бид нар чинь тэтгэвэр юу хараад нэгэнд нэг хямдарсан үн байдаг шүү дээ. Тэрийг нэг хорон дээрээс өшөөж өгдөг. Тэр нь одоо дан хэрэгтэйнийх нь үнийг нь өгдөггүй байхгүй. Зүгээр ердийн нэг өвч намдаах юм уу тийм 4,000 эмийг нэг 3,000 ч юм уу тийм бол тэгж өгдөг байхгүй. Эмийн үн ямар байна гэж Амар үнэтэй шүү дээ. Одоо би одоо жишээлбэл 4 хүүхэдтэй ханаа төрлөг хийж одоо дөрвөлөнд нэм авлаа гэхэд амчаадаг бол амар үнэтэй шүү дээ. Тэгээ одоо дандаа эмчнэр нь бол дандаа амчаад өгч өгнө. Шууд л тэгэл тэр нь амчаад өгнө. Нэг 3 эмнэг гэхэд л чинь одоо 30 мөч гараа явж байгаа. Эмийн үн ч одоо ер нь нэлийн өндөр л болоод байгаа шүү дээ сүүлийн үед. Тэгээд одоо бид нар яг зөвхөн нөгөө эрүүл мэндийн даатгалаар би ч болоод тэтгэврийн хүн. Тэгээ эрүүл мэндийн даатгалаар даралтныхаа эмийг авчдаг. Тэгэхэд бол гайгүй хөнгөлөлттэй байдаг. Тэр нь яг нэг хүн дээр нэг 2-3 эм гээл ингэхэр чинь бусад эмнүүдэд тэгэл адилхан л үнээр л авах бол. Тэр нь одоо энгийн зүгээр нэг одоо энгийн хэрэглээний эмнүүд чинь бол бид нэр одоо хуучин бол даатгалд ичүүлээд авдаг байсан эмнүүд бол одоо хуур болчих. Одоо би бол нэг үе мөчний эмийг авахгүй л ингээл явж байхдаа одоо миний тариулах үе мөчний нэг 10 ширхэг тариа авахд би 150 мянган төгрөгөөр авч байна. Хуучин 113 мянга байсан гэж ярьж байгаа юм бас. Тэгэхээр ингээ 47 мянган төгрөгөөр огцом нэмэгдсэн л байх юм биш үү нүнүүд чинь. Тэгэхээр ер нь ард иргэдтэй бол эмийн үнийг бол би ер нь улсаас тийм тогтоосон байж болдгүй юм уу гэж боддог шүү дээ. Монгол улсын эмийн импорт 2015 онд ойролцоогоор 183 тэрбум байсан бол 2020 онд 363 тэрбум болж 2 дахин нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн яамнаас 2018 онд хийсэн судалгаагаар Монгол улсын зах зээлд эмийн үн олон улсын жишг үнэтэй харьцуулахад хамгийн багадаа 224 дахин өндөр байна гэсэн судалгаа гарчээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөө үнээр олгож байгаа эмнүүдээс хамгийн өндөр санхүүжилт авч байгаа артерийн даралт бууруулах эмний тухайд л гэхэд 5-аас 16 дахин өндөр үнэтэй байна гэсэн дүгнэлтийг аудитын мэдээнд дурджээ. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгогдох эмийн төсөв 5.6 тэрбум байсан бол сүүлийн жилүүдэд бараг 30 шахан тэрбумд хүрч өссөн байна. Эмийн одоо тогтолцоо бол эмийн үнэн дээр бол нэлээд зохицуулт хийх шаардлагатай юм уу гэж зүгээр хувь хүнийхээ хувьд бодоход яагаад гэхээр нөгөө манай байгууллага дээр нөгөө иргэд тав хүмүүсээс эмийн үн их өндөр байна гэсэн хүсэлтүүд бол их ирдэг. Тэгэхээр бид нар яг одоо бид нар бол зөвхөн одоо нөгөө хөнгөлөлт эдэлдэг эмийнхаа үнийн дээд гарыг л бол барьж чаддаг. Түүнээс зах зээл дээр байгаа үнийг бол манайхаас бол шийдэж чадахгүй л дээ. Тийм. Тэгэхээр бид нар яг хөнгөлөлтөөр олгож байгаа эмийнхаа үнийн дээд хязгаарыг бол барьж чадна. Тэрэндээ бол хяналт хийдэг. Яг тэгвэл нөгөө гэрээ хийж байдаг учраас гэрээтэй эмийн сангуудтай бол одоо тухайн шаардлагыг бол тавьж ажилладаг. За эрүүл мэндийн даатгал өөрөө даатгуулагчтай, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг утгаараа бид нар бол яг даатгалын хөнгөлөлт үзүүлж байгаа юмныхаа чанар хүртээмж дээр нь бол хяналттай байдаг. За хоёрдугаарт бол нөгөө яг чирэгдэлгүй тухайн юм бол хүртээмжтэй байх тал дээр нь л гэрээнийхээ дагуу хяналтыг бол тавьж ажиллаж байгаа. За Монгол улсын хувьд бол 1990 онд зах зээлийн нийгэм шилжиж эмийн хангамжийн салбар нь бараг 100% хөвөвчлийн нуруунд дээр ирсэн байж байгаа л да. За саяны хажуугаар саргагчаар бас олон одоо алдаа дутагдлууд бий тийм ээ. За үүнд бол эмийн үнийн одоо харилцсан хамааралгүй байдал. За тэгээд эмийн одоо хадгалалт түгээлтийн явцад гарч байгаа алдаа дутагдлууд гэх мэтийн олон зүйлүүд бий л дээ. Энийг одоо бид засахын төлөө ажиллаж байгаа. Ер нь бол Монгол улсад бүртгэлтэй нэг 50000 гаруй эм байгаа л да. Одоо зайлшгүй шаардлагатай эмэн дээр бол үнийн тохируулах зохицуулалт тийм ээ. Мэдээлэл төр дүрийн одоо зохицуулалтын арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэдэг дээр бол бид нэгдээд ажиллаж байгаа. Монгол улс эмийн хэрэглээний хувьд жижиг зах зээлтэй, хязгаарлагдмал өрсөлдөөнтэй. Эмийн үнийг бөөний болон жижиглэнгийн түвшин зохицуулт байдаггүй зэрэг нь эмийн үнд шуудаар нөлөөлдөг байна. Аудитор эрүүл мэндийн даатгалын сангаас хамгийн өндөр дүнгээр үнийн хөнгөлөлт олгосон зарим бүлгийн эмийн үнд судалгаа хийхэд зах зээлд худалдаалагдж байгаа үн импортлсон үнийн дүнгээс 10-аас 82% хүртэл хувиар өндөр байгаа нь хэрэглэгчдэд үнийн дарамтыг учруулж байгаа юм. Эрх зүйн зохицуултын нийцэлгүй байдлаас шалтгаалan зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн үнийн дээд хязгаарыг санхүүжүүлэгч байгууллага тогтоож байна. Энэ одоо яагаад одоо бас бусад улс орны одоо үнээс өндөр байна вэ гэхээр нэгдүгээрт одоо зах зээлийн багтаамж жижиг олон улс эсэгтэй. За тэгээ импортоос
хараат байгаа. За тэгээд нэг төрийн оролцоо өөрөлдвөл эмийн зохицуулалтын дээр байхгүй байгаа учраас бол эмийн үн бол өндөр байх. Эрүүл мэндийн тухай хуулиар бол эмийн үнийг бол засгийн газар тогтоохоор байх. Өөрөөр хэлбэл засгийн газар бол энэ дээр одоо эмийн үнийг зохицуулт хийсэн шийдвэр гаргаж байгаагүй. Ер нь бол энэ эмэн дээр бол бас одоо төрийн зохицуулт байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх эмийн хатуу зохицуулалттай улс орн бол эмийнхээ үнийг зохицуулж явждаг. За энэ бол одоо манай улсын хувьд бол байхгүй байгаа. Төрөөс эмийн талаар баримтлах бодлого 2014-өөс 2018 онд гэж гаргасан хатлаа. Хэрэгжилтийг үнэлж дүгнээгүй. Тогтоол хүчин төгөлдөр хэвээр байхад 2017 онд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого гэчиг баталж хэрэгжүүлж эхэлсэн нь бодлогын хэрэгжилтийг үр нөлөөг үнэлэх боломжгүй болгоч. Мөн аудит хамрах хугацаанд эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт 3-аас дээш удаа өөрчлөгдсөн, шаардлагатай материал баримт гаргаж авахд цаг хугацаа алдах, удаашрах зэрэг нөхцөл байдлыг үүсгэж байж. За бид нар бол төвлөлт зөвлөмжөө хөргүүлсэн байгаа. За мэдээж одоо тухайн байгууллагууд ч гэсэн мэдээж одоо бүртгэл хяналтаа сайжруулах гээд энэ одоо байгууллагынхаа бүтцийг оновчтой хийх гээд ажиллаж байгаа. Энийг бол ерөөсөө үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ бол өнөөдөр онцгой бүтээгдэхүүн шүү. Энийг бол цаг хугацаа алдахгүй чанарын одоо хяналтыг одоо сайжруулах, бүртгэлийн хяналт тогтолцоогоо сайжруулах энэ чиглэлээ бол одоо цаг алдахгүй авах шаардлагатай гэдгийг л бид нар одоо төгөлц зөвлөмжөөр өгöd байгаа. Үндсэндээ манайд эмийн аюулгүй байдал стандарт гэдэг бүрэн алдагдсан. Хил гайлаар орж ирж буй эмийн асуудал их толгоогоо алдсан. Хяналт бүртгэл гэж огт байхгүй байгаа нь хор хөнөөл дагуулах үр дагавар уршиг ихтэй. Ийм байхад эмийн зохис төрлийн тухай яриад ч хэрэггүй. Хамгийн чухал хяналт тасралтгүй байх ёстой салбар ийм уналтанд орсон байгаа нь нэн ялтай зас сайжруулах, асуудал дэвшүүлж анхаарал хандуулах зайлшгүй сэдв мөн. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр үндэслэн мөн шалгалтын мөрөөр хамтран бэлтгэсэн гэж хэлж болох их сурвалж нэвтрүүлгийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид хүнс мэт хэрэгэлдэг эмийн чанар одоо аюулгүй байдал дээр эргэн бүр одоо анхаарал болгоомжтой оролцох хэрэгтэй. Бас санал зөвлөмж дүгнэлт шаардлага бас энэ зохих газрууд нь тавьж явах нь зүйтэй юм а гэдгийг бас энэ нэвтрүүлгээрээ хүндхийг зорилоо. Ингээд нэвтрүүлгийн маань энэ хүртэл анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа.